Одоо яг л дэлхийд даяар ингээл энэ шинжлэх ухаан ийм шинжлэх ухаан гэж байгаа болохоор хүн болгол төрлөө шуураад л ажиллаж байгаа амьдарч байгаа нь бол буруу биш юм. Гэхдээ их хэлээ ерөөсөө орхиж болохгүй л дээ. Их хэлээ ихэнх тэр баялаг сангаас сурж мэдэж бүр тэгж байж тэгээд радио, телевиз, сонин хэвлэлийн одоо сэтгүүлч болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол радио, телевиз, сонин хэвлэлийн нийтлэл нэвтрүүлэг үе шүү дээ. Хүний оюун санаа сэтгхүүд маш их нөлөөтэй байдаг. Тэр хүмүүст очсон оюун санааны тэр сэтгхүүн нөлөөлөл нийгэмд бас нөлөөлдөг. Тийм учраас ерөөсөн одоо залуучууд их хэлээ маш их нандинаж явах хэрэгтэй, маш их сайн судаж, ухаж, судлах хэрэгтэй байна. Монгол хэлнийхэн тэр баялаг санг одоо ашиглаж мэддэг байх хэрэгтэй байна. Ер нь бол одоо хүн ээж авдаа хайртай байдгийн адил их хэлдэн тийм л хайртай байх хэрэгтэй. Тэгээд ч ер нь нэг улсын хэл гэдэг чинь тэр улсын бас дархлааны асуудал шүү дээ. Сайн бацхан сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдийн радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин бол соёлын гавь эзэтгэлтэн нэвтрүүлэгч Доржийн Бэлгээг зочноор урьлаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Та бүхэн сайн уу? Сайн байна. За та сайхан амарч иж байна уу? Сайхан амарч иж байна уу? Сайхан амарч иж байна. Одоо ингэж яриад эхлэхээр радио сонсож байгаа, подкаст үзэж байгаа хүмүүсийн хувьд дуу хоолой дотн санагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 1968 онд Монголын радиотой ажил амьдралаа холбосон. Одоо хүртэл хойч үедээ хичээлээ заагаад Монголын радиодоо нэвтрүүлгүүдэд уншаад явж байна. 68 онд радиод орж байхад та хэдэн настай байсан бэ? Ер нь ямар шаттай амжилгаар радиогийн гишүүн болов, нэвтрүүлэгч болов? 68 онд 67 оны эцсээр эмэгтэй нэвтрүүлэгчид шалгаруулж авна гэсэн зар араажгаар явсан. Би тэгэхэд Улаанбаатар зочид уудлын санхүүд ажилладаг байсан. Тэгээ миний хараад ширээн дээр яг радио байдаг байсан байхгүй. Тэгээд би орой шөнө тайлан гарах гээд ажилдаа сууж ирсэн чинь араажгаар тэм зар юу харна. Тэгээд маргааш нь гүйж ирэл шалгуулсан. Учиргүй олон эмэгтэйчүүд байсан, дандаа эмэгтэй нэвтрүүлэгч тавна гэсэн болохоор. Тэгээд шаттай ингээд шалгалт яваал хасагдаал явж байгаа. Тэгэл хоёр хүн үлдээд л нэгэнд нь би үлдсэн. Тэгээд 68 оны 3 сарын 1-ээс тушаал гараад дагалд нэвтрүүлэгчээр орсон. Аха. Та тэр үед санхүү эдийн засгийн одоо өөр тооны чиглэлийн мэргэжилтэй байсан би ерөөсөн санхүүгийн мэргэжилээр төгссөн. Тий. Тэгээд Улаанбаатар зочдуудлын санхүүд ажилладаг байсан. Одоо нэвтрүүлэгч хөтлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийг анзаарч хахад монгол хэлний мэргэжилтэй эсвэл бүр сэтгүүлчээр төгссөн иймэрхүү хүмүүс дийлэнх нь байгаад байдаг штеп. Тэгэхээр тийм хүмүүс бол ойлгомжтой. Зар сонслоо, шалгаруулалт явлаа. За миний өгөгдөл сонирхол эндэ гэд хүрээдэрнэ. Гэтэл та санхүүгийн мэргэжилтэй байж өөрийнхөө тэр өгөгдлийг яаж анзаарсан байсан бэ? Тэр үед би ер нь жоохон хүүхэд байхдаа бас нэг сургуулийн уран сайханд ороод дуулдаг нэг тийм байсан. Тэгээд би тэрэндээ найдсан юм уу одоо юу гэж бодсон дээ. Тэгээд радиог сонсдог байсан. Радио сонсоод янз бүрийн тэгэл радиогоор ярьдаг усууд одоо хаана байдаг юм бол доо гэсэн шиг бодогдоо. Тэгэл байдаг ус. Тэгээ ер нь л радиогоор ярьж байгаа хүмүүсийн ажил бол их сонирхолтой ажил юм байна л гэж би дотроо их бодож явдаг байсан. Тэгээд би ирээд шалгалт өгөөд тэгээд л нэг 2 сарын дараагаар юу ягаал тушаал гараад дагалд нэвтрүүлэгч болсон. Тэгэхдээ дагалд нэвтрүүлэгч гэдэг маань бол арай цалин бага шүү дээ. Тэр чинь 6 сарын дагалдан хийн. Тэгээд тэнд хугацаанд жишээ нь цаашдаа тэнцэж ажиллах уугүй юу гэдгийг одоо тэр үед л харуулна. Чадахгүй байвал одоо тэгэл баяртай гэдэл явуулна шүү дээ. Тэгэхдээ би Улаанбаатар зочид уудалж боосон 650 төгрөгийн цалинтай овоо цалинтай нэгтлэн бодох байсан шүү дээ. Тэгэхдээ би дагалд нэвтрүүлэгч 400 төгрөгийн цалинтай дуртай их чинь ирж ажиллаж. Тэгэл би ер нь энд л одоо нэгэнтээ дурлж байгаад орсон чи одоо энийгээ л ерөөсөө яг барьж авдаг хэрэг л гэж бодоод тэгэл ажиллаж эхэлсэн. Тэгээд ирээд би багш дагуулдын гэсэн Цэвэндэрж гэж тэр үед их алдартай нэвтрүүлэгч байсан. Одоо Монгол орнд их олон жил домог болсон. Тэр хүний шав болдог болоосоо гэж бодож байсан чи яг тэр хүнийхээ шав болсон. Тий. Тэр багш бол одоо намайг ажилд ороход 15 жил ажилласан гэд ер нь Монголд их нэртэй нэвтрүүлэгч байсан.
Тэр үед чинь дайл болгон радиотой тэгэл бүгд тэр хүний чинь дуу хоолойг мэдэхгүй танихгүй хүн байхгүй. Маш ахтар тийм их одоо хүнд их хүний бүр сонор одоо их дадсан тийм ахтар тийм эр зоригтой, ав яастай, эрчтэй, хүчтэй тийм хүн байсан. 15 жил ажиллаж байна гэж ярьж байсан. Тэгээд би тэр хүний шав болоод тэгээд тэр хүний шав болсон ч надад бас энэ ажлыг цааш нь хийж гүйцэтгэх нэлээ их тусдын болсон. Ягаад гэхээр тэр их авьяастай, тэр их туршлагатай багшийн дагалдаж ажиллана гэдэг чинь ерөөсөө яг их сайн сургалтуулаа туршлагатай багшийг дагах л байд юм байна л. Тий. Тэгж. Би 2007 онд таныг радиогоор зар сонсоо шалгаруултанд орсон гэсэн чинь 2007 онд өнгө сургуулаа төгсөөд Монгол Хэлний багшаар байж атал манай аав одоо Шугамын радио манай радио гэсэн үг шүү дээ нэгдүгээр сонг бас радиод нэвтрүүлэг шалгаруулж аавна гэсэн зар манай аав сонсоод тэгээ би тэр 102 шалгаруултанд ороод тэгээд радиод нэвтрүүлэгчээр ороод та миний эмэгтэй багш болоод эрэгтэй багшийг бас өөр багш зааж өгөөд ингээд орж исэн бас их гой санагдаа. Тэгээ таны дуу хоолойг өмнө нь хараагүй байсан радиогоор л дуун танил. Анх таныг дагаад студид орсон чинь хоолон танигдаад байдаг. Тэгсэн хэрнээ таньдаггүй хажууд яриад хаар нэг авцалдаж өгөхгүй ингээд өөртөө итгэхгүй таны ингээд царайруу байнга хараад идэг байсан. Одоо ингээд санагдаад энэ дуугийн сонсохоор таниад идэг. Царайг нь юу илээ гэд өөрөө энэ дээрээ сууж байгаадаа итгэхгүй байгаад байсан. Тэгэхээр та одоо радиод 50-аад жил ажилласан ба 60 шахам жил ажилласан байна шүү дээ. Энэ хугацаанд анхны эфир танд юу гэж бодогддог вэ? Сандармаар хүлж ичирсэн, өвдөж ичирсэн ингэж бодогддог уу? Одоо тэгэл нэг багшигаа дагаал тэгэл тэр үед чинь багшигаа өглөө гарсан дагам өдөр ажилласан ч хамт ороо хамт ингээл ажилдаг. Тэгээд одоо сайн багшийн дэргэдэл байгаа юм байна даа л гэж найдаж түшиж л шууд нэвтрүүлгэнд орж байгаа. Шууд мэдээ уншна гэдэг чинь тийм амар асуудал биш шүү дээ. Хамгийн хариуцлагатай. Тэгээд чинь ажиллаад бас нэг 45 хонжиж эфирт орсон шүү. Тэгэхгүй шууд эфирт орохгүй шүү дээ бас. Шууд мэдээ унших тийм ур чадвар арайхан суугаагүй байгаа шүү дээ. Тэгэл тэр багшаагаа дагаад л явж байгаа л. Ер нь бол орол энэ цээжин дээр л хөндөр оргоод байгаа ч юм шиг тийм их л хэцүү. Тэгээд яг багшиг дагаж явж байгаа. 1-2 удаа мэдээ уншаад ирэхэд яхан тайвшраад. Тэгээд нэг багшгүй ганцаар байх юм бол эхлээд ямар ч одоо надад бол ойлголт байхгүй л дээ. Тэгээ багштай болохоор тэрэндээ найдаал. Тэгэж явж исэн. Ер нь шууд эфирт орно гэдэг бол тийм амар ажил биш. Маш их хариуцлагатай. Ёстой өөрийгөө бас юу цэгнэж мэдмээр юм байна л. Би үнэхээр ороод шууд мэдээ уншиж чадахгүй юу гэдгийг өөрийгөө бас жаахан цэгнэж мэдмээр юм л. Би ер нь юу болоод эфирт орчвдооч гэж бодож явах шиг. Чадах юм болов уу? Тэгтээ би чадахыг л бодон заавал чаднаа л гэж удаал орсон. Тэгэл өөрөө тэгтээ хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж ажил юмыг дагаж гарахгүй бол айгаа тулгаад байвал юунач урд гарч чадахгүй л дээ. Таныг Монголын радио дагалт нэвтрүүлэгчээр ажилд орж байхад хэвлэл мэдээллийн байгууллага одоо манай Монголын радио л байдаг байсан. Тухайн үеийн мэргэжлийн нэвтрүүлэгчид гэдэг ёстой үнэхээр одооны хэлдгээр тийм ээ хуруу дарам цөөхөн ийм нэвтрүүлэгчид байдаг байжээ. Олонний хандж байгаа хандлага танд яаж мэдрэгддэг байсан бэ? Тэр үеийн сэтгэхгүй ч гэдэг юм одооныхоос. Ер нь Монголын радиогийн нэвтрүүлэгчдийг бол тэр үед одоо маш их өндөр шаардлага тавьдаг. Тэр үтгийн хэл ерөөсөн та нар төрийн дуу хоолой. Та нар гадаа дотоод яманд одоо бүртгэлтэй. Тийм учраас та нар маш хариуцлагатай байх ёстой. Тэгэж үнэхээр тийм өндөр хариуцлага хүлээж байгаа улсууд чинь бас өөрийгөө бас нөгөө тэр өндөр хариуцлагын хэмжээнд өөрийгөө авч явах, тэндээ дүйж явах тийм ухамсар суулгаж өгч байгаа юм чинь. Тэгэл одоо үнэхээр их хариуцлагатай албанд ирж тэгэхээр их л хариуцлагатай ажиллаж амьдрах ёстой байна гэдгийг одоо толгойд код суулгаж өгч байгаа юм л да. Тэгэхээр тэр үед бол эхнэр хүндтэй л дээ. Ер нь нэвтрүүлэгчд. Тэгэхээр Монголын радио манай телевиз ерөөсөө энэ хоёр л ярьдаг мэдээллийн байгууллага байлаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бол Монгол оронд маш их нэр хүндтэй байгууллагууд байсан. Тэгээд ийм их нэр хүндтэй ажилд орчдөг юм байжээ. Тэгэхээр одоо би ер нь
өөрөө цаашдаа яаж явах вэ гэдгээ тэгэл дотор л бодож тунгааж л алхан дотонд л одоо өөрийгөө л цэнэж явах л. Гэхдээ тэр үед тавьдаг шаардлагууд их өндөр байсан гэдэг нь бол эцсийн эцэст бидэнд ерөөс бидний хүн болоход маш их тусалсан. Жишээлбэл одоо эфирт одоо ингээд шууд нэвтрүүлгэнд ороход чинь 15 минутын өмнө одоо өглөө жишээ нь 6 цагаас эфир эхэллэх 15 минутын өмнө ирсэн байх хэрэгтэй. Юу байна вэ? Ямар мэдээ байна вэ? Одоо програм яаж хөтлөх юу байна бүгдийг одоо улдаар үзэж танилцаад тэн дээр өөрийнхөө биеийг бэлдээд тэгээд одоо сайхан бүр одоо ч ингээд сайхан эхлэхэд бэлэн боллоо гэж өөрөө сайхан тайван хамгаалan тэгж эхлэх ёстой юм л да болно. Тэгээд заримдаа тэр үед чинь бид нарыг нөгөө унаа машин өглөө зөөдгөө орооч аваач гэрт хүргдэггүй тийм бид нар өөрсдөө явдаг. Тий, өөрсдөө явдаг байсан. Тэгээ би нэг удаа яг цаг тулж орж ирсэн. Өвөл харанхуй үед тэгэл бид нар ч гүйж ирэн штэ. Тэгээ манай Дорцрон гэж нэвтрүүлэгч байсан өөрөө мэд. Би одоо сургаар л мэднэ. Тийм үү. Тэр Дорцрон нэвтрүүлэгч ирдсэн байсан. Тэгээд тэгсэн чинь өглөөний нөгөө мэдээний жижүүр сэтгүүлч мэдээ оруулж авчирч байгаа шүү дээ. Өглөө шууд мэдээг оруулж өгд юм чинь. Тэгээд тэгсэн чинь нөгөө цаашаа мэдээлчжээ бит хоёрыг. Дорцрын ирч сони уншаад мэдээг нь бэлтгэхгүй байсан. Бийлгээ яг цаг тулж ирсэн гэд. Цааш нь мэдээлсэн байсан. Тэгсэн чинь жалангааж явгаа манай дарга байсан шүү дээ. Тэгсэн чинь хөдөө явахдаа тэр хоёр нөхөрт арга хэмжээ аав гэж хэлээд өөрөө өгчөд явцсан байсан. Тэгээд би тэр коллегийн хурлаар орж ирсэн. Тэр нь ямар хурал гэсэн үг байх вэ? Одоо нөгөө энэ дарга нарын дэрэгдэх одоо дарга нарын зөвлөл гэж байдаг үедээ. Оо за. Тий. Яг тэрний хэмжээ. Одоо тэгээд жинхэнэ дарга тэгээд орлогч дарга нар тэгээд намын өөр намын хороо тийм том хурлаар оруулсан байна. Та ч уг нь тэгтэл хоцроогүй зүгээр эфир тулж ирсэн байгаа. Тулж ирсэн 15 минутын өмнө мэдээг бэлтгэх ёстой шүү дээ. Тэгэхээр тийм завгүй тулж орж ирсэн гээл тэгээд коллегээр ороод сануул авчихсан л да. Тэгтэл тэр бүгд ерөөсөн хүнд дандаа одоо ухаарл өгдөг нэр энч болохгүй цаашдаа энийг маш их анхаарах хэрэгтэй гэдэг л ийм санамж өгч байгаа юм л да. Тухайд би бас радиогоос ажил амьдралынхаа гарааг эхэлсэн учраас одоо радио гэдэг чинь Монгол хүмүүс радиогоор цагаа тааруулдаг. Одоо хэрнээ энэ ёс баг ингээ хэвээрээ байдаг штэ. Тэгээд радиод анх орж ирэл цагийг өөртөө би бас яг ингээ тань шиг маш сайн баримталж сурсан гэж боддог. Эфирт ирээл нэг хамгийн багадаа нэг 10-15 минутын өмнө яг өөрөө би ярих боллоо доо гэж тайвширч яж эфирээ нэвтрүүлгээ эхлүүлвэл сайхан санагддаг. За Монголын радиогоос өөр яг танд ингэж амьдралд чинь дадал болсон олон хөвшлүүд байдаг бах. Тэрнээсээ хуваалцаж цаг бол ойлгомжтой. Ингээд яг л радиогийн л сургууль байна. Гэхдээ ер нь одоо юмыг төлөвлөсөн юм аа ер нь цаг тэгж үрэлгүйгээр ерөөсөө тэр тухайн цагт нь л хийх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр хязээ сайхан заавар хавлдоо гэдэг ингээд гівэд сууж ирэхгүй хэрэггүй. Тухайн цагт нь юм амжуулаад байвал юм хаашаа хоримтлагдахгүй. Тэгтээ өөрт хөнгөн нөгөө араар тийшээ юм хоримтлагдахгүй учраас өөрт хөнгөн. Тэгээд ер нь залуу хүмүүс бол ер нь юмыг тухайн цагт нь л ажиллаа амжуулчихдаг. Тийм л одоо зуршилтай. Тийм ерөнхий зарчимтай л болчихвол өөрт хөнгөн л дөө. Тухайн үед одоо нэг хэдэн жилийн өмнө Монголын радиогийн уушдаг нэвтрүүлдэг ажлыг 100% бараг гэж хэлж болохоор нэвтрүүлэгчид нугалдаг байлаа. Нэвтэрж байгаа нэвтрүүл мэдээнүүд одоо юу гэдгийг нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор гардаг байсан. Тэгээ одоо хэвлэл мэдээллийн салбар арай бага зэрэг өөрчлөгдөд нэвтрүүлэгчээс гадна хөтлөгч олнороо гарч ирсэн. Та тэгэхээр яг цэвэр нэвтрүүлэгч байх. Хажуугаар нь хөтлөгч байх хоёрын ялгааг нэг хэлж өгч. За цэвэр нэвтрүүлэгч байна гэдэг бол ерөөсөө нэвтрүүлэгч гэдэг урлагч нь ерөөсөө Монголын радио гэдэг бол энэ угаасаа зөв сэтгэлгээний үгийн урлаг, сэтгэлгээний урлаг. Тэгэхээр тэр чинь дуу хоолойны сайхнаар хэл хурц тодор тэгээд одоо зөв амьсгалтай ярьдаг. Тэгээд сайхан дотроо хүний одоо бичсэн сэдвийг өөртөө дотроо шингээгээд тэрийг тэр дуу хоолойны хэл өгүүлэхийн эрхтний одоо тэр чадвараар тэгээд
дотроос уурлаж гаргаж өгөх юм сэтгэлгээний урлаг юм л да. Тэгэхээр энэ урлагийг гүйцэтгэхэд бол одоо тал талын их авьяас хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Авьяас байгаад чадваргүй бол юм бүтэхгүй шүү дээ. Одоо хичээхгүй бол тий. Тэгээд энэ урлагийг чинь энэ хүн одоо зохиолч юуны тухай бичсэн? Бүр энийг бүр нарийн судлах хэрэгтэй. Судлаад цааш нь бүр баяжуулаад тэгээд сонсогчдод одоо өөрөө бичсэн юм шиг. Өөрөө тэр сэдвийг зохиосон юм шиг. Өөрөө тэр үйл явдалд ороод ирсэн юм шиг. Тэгээд одоо сонсогчдод бүр итгэлтэй үнэмшилтэй ярьж өгөх хэрэгтэй юм л урлаг л да. Энэ бол телевизээс ч хэцүү. Цэвэр өөрсдийнхөө дуу хоолойгоор, өөрсдийнхөө үг хэлний баялгаар тэгж амьдруулж өгөх юм. Хүний одоо чихэнд сонсголонтой, зүрхэнд нь хүрсэн тэгж одоо амьдруулж өгөх хэрэгтэй юм л да. Тэгэхээр энэ нэвтрүүлэгчийн урлаг гэдэг бол одоо бас уран сайхантай байх хэрэгтэй. Ухааны маш их тийм одоо цараа сайтай байх хэрэгтэй. Тэрийг баяжуулж ярих, үг хэллэг маш тод байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй. Ер нь хүмүүс бол би хүнтэй л адилхан яриад байдаг шүү дээ. Нэвтрүүлэгч хийж яагаад чадахгүй ч, хөтлөгч хийж яагаад чадахгүй ч гэдэг. Гэтэл яг нэвтрүүлэгч, хөтлөгч дээр ирэхээр хүмүүст янз бүрийн одоо жоохон согогнууд гардаг л да. Тийм согоггүйгээр тэгээд ерөөсөө ухаанаараа дуу хоолойгоороо урлаж гаргаж өгөх ёстой. Одоо манай хууччууд л ярьдаг штэ. Шинэхэн редакторын жоохон тааруухан бичсэн нэвтрүүлэг текстийг сайн нэвтрүүлэгч яг ингээд амьдруулж өгдөг үү. Тэгэхээр одоо нэвтрүүлэх урлаг, нэвтрүүлэгч гэдэг маш том мэрэгжил юм а гэж ярьдаг. Одоо нэвтрүүлэгч гэхээсээ илүү нэвтрүүлэгч бол яг аль бие ёсны ястаас ингээд явдаг байсан та нараар би ингээд мэдээд байгаа. Яг нэвтрүүлэгч биш. Яг хөтлөгч юм уу гэхээр бас яг хөтлөгч биш. Мэдээ бол яг нэг юм дундуур нь явдаг болчлаа шүү дээ. Тэгэхээр та нэвтрүүлэгч гэдэг мэрэгжил ер нь одоо ямар байгаа гэж бодож байна. Нэвтрүүлэгч гэдэг мэрэгжил бол уул нь ер нь байх хэрэгтэй гэж боддог. Энэ чинь хүний юм. Хөтлөгч бол одоо янз бүрийн үйл явдал чинь энэ тэнд болсон үйл явдал хурал цуглаанч байт юм уу, янз бүрийн үйл явдлын мэдээлэл ирээд дамжуулах. Тэр хөтлөгч бас ярианы ур чадвартай байх ёстой. Тэгэхэд нэвтрүүлэгч гэдэг бол бас уурлаж өгөх хэрэгтэй юм байна тэрийг. Бүр өшөө илүү их сайн урлаж тэр бичсэн санааг энэ бүр өшөө баяжуулж урлах хэрэгтэй. Тэгж байж одоо хүний тэр зохиогчийн сэдвийг маш их сайхан бүр өргөж илүү одоо сайхан хүнд сонсголонтой одоо тэрийг сайхан үнэхээр хүний сэтгэлд хүрэхээр ярьсан болвол сонсогч ингээд дуусчихж байгаа юм хайр юм дахиад үргэлжлэхгүй байх таа гэж баг одоо харамсмаар тэгж л ярьж өгөх хэрэгтэй юм л да болно. Тэгэхээр нэвтрүүлэгчийн ур чадвар бол хөтлөгчөөс арай илүү одоо их авьяас чадвар шаардна гэсэн үг. Гэхдээ ер нь одоо олон жанр байгаа шүү дээ. Сэтгүүлч та нар мэднэ тэгэхээр хамгийн хэцүү жанр бол одоо ингээд шууд явдаг мэдээлэл байдаг байхгүй юу? Мэдээ чинь ингээд нөгөө багахан цагт их олон янзын үйл явдлын мэдээллийг ингээд шидэд өгөх хэрэгтэй. Тэр бүгд чинь янз бүрийн бас агаартай шүү дээ. Зарим нь баяр баясгалантай мэдээ, зарим нь жоохон шүүмжилтэй мэдээ байж болно. Хаана нь оргиж огшиж өгөх юм, хаана нь унаж гуниж өгөх юм, хаана нь сайхан тоочж өгөх юм, хаана нь одоо өгүүлж өгөх юм. Тэр бүгдийг чинь бүгдийг нь ялгаж салгаж мэдээллийн яг мэдээ бол хамгийн хэцүү жанр. Багахан хугацаанд маш олон янзын үйл явдал мэдээлдэг учраас. Тийм учраас ерөөсөө тэр мэдээл би нэвтрүүлэгч хүнийг тэгж боддог. Ер нь нийгмийн харилцаанд орж явахдаа энэ тэнд маш их нийгмийн амьдралыг маш их ажиглаж явах хэрэгтэй. Тал талын ингээд нэг мэдгэдэгхүүнтэй. Тэр чинь эргээд ажил хийхэд дандаа хэрэг болдог байхгүй юу? Тэгээд тэр алдаагүй уншихад хамгийн гол нь нэвтрүүлэгч хүн бол алдаагүй тэр одоо улс төрийн мэдээлэл энэ чинь нэвтрүүлэгчл уншин шүү дээ. Тэг чинь шин залуу улсууд бол яг ингээд мөр хөөгөөд яваад байдаг байхгүй юу? Гэтэл бид нар чинь утга хөөж унших хэрэгтэй юм. Утгыг багцалж унших хэрэгтэй. Тэгээд энэ мөрийг уншиж байхад доотлын 2-3 мөрийг харчихдаг.
тийм одоо хурдтай, тийм самбаатай болох хэрэгтэй. Тэгэх юм бол алдаа гаргахгүй энд тийм санаа явж байна. Дараа нь тийм санаа гарч байна тэр. Хэрвээ шууд бэлтгэх завгүй тулж орж ирсэн материалдар бол хүн тийм самбаатай болох. Тухайн үед яг төгсч орж ирээл дагалдан нэвтрүүлэгчээр та миний багш болцсон. Утга уншгээл та яг ингээд хэлээд ингээ би тэр тухайн үед чинь юу утга унших мантай. Одоо энд байгаа текстийнхаа үсгээ бараг заримдаа сандарсан хүн үсгээ сольж хэлээд ингэж уншдаг байсан. Тэгэхээр одоо таны туршилгаар, нэвтрүүлэгчийн туршилгаар яг энэ нэвтрүүлэгч болох яг нэг юм гоё жигдэрсэн нас гэдэг юм уу, жил гэдэг юм уу туршлах суух хугацаанд аль нас юм шиг байна. Одоо 22 3 та хүүхэд нутаг усаа сансан, аав ээжигээ санагалдсан, амьдралын ухаантай тэр нэвтрүүлгийг яаж унших бол гэд одоо би ямар азар нэг айхтар том нэвтрүүлэг барьж авд суугаагүй юм бэ гэж бодоод идэг. Ер нь л одоо зохиогчийн сэдвийг бүхэлд нь ингээд судлах хэрэгтэй. Тэгээд хүнд зориулаад юуны тухай яах гэж энэ сэдвийг унших хэрэгтэй бол гэж тэр бүр анализ хийх хэрэгтэй. Бүр бүтнээр нь тэгжээж нөгөө бүтнээр нь ойлгосон хүн чинь одоо тэгээд сайхан учраа ойлгоод энэ гол санаа нь энд байгаа юм байна. Тэгээ хаана нь ориглон байна уу? Хаана нь өгүүлэмж нь байна уу? Хаана нь тайлал нь байна уу? Тэр бүгдийг тэр анализ хийгээд тэрүүгээр ялгаж салгаад ойлгочдөг. Тэгээд ойлгосныхаа хэрээр чинь ойлгоогүй юм хүн ярьж чадахгүй шүү дээ. Ер нь мэдэхгүй юм хүн хийнэ гэдэг аюултай шүү дээ. Тийм учраас бүгдийг нь ойлгосны үндсэн дээр ярина гэдэг бол их ихтгэлтэй үнэмшилтэй. Хамгийн гол нь их л судалгаа хэрэгтэй. Хүний сэдвийг ерөөсөө судлахгүйгээр орж болохгүй. Жишээ нь Эмагийн одоо өчнөө цаг зав зориулж гаргаж бичсэн юмыг би шууд эфирт ороод ингээд юу ч биш болгож болохгүй шүү дээ. Заавал судалж, заавал тэн дээр ажиллах хэрэгтэй. Энэ хүн ийм нэг тухай бичээд байгаа, яриад байгаа юм байна. Энийг би өшөө сайхан урлаж, гаргаж, сонсогчдод хүргэх хэрэгтэй байна гэдэг ийм л шаардлага өөртөө тавих хэрэгтэй. Монголын радиогийн нэвтрүүлэгчдийн онцлогийг та яг өөрөөрөө гоё тодорхойлж хэлвэл радиогийн нэвтрүүлэгчд маань миний бодлоор далд байдаг. Тэгсэн хэрнээ өглөөн нь албан ёсны төрийн дуу хоолой мэдээ уншаад ингээ явж идэг. Өдөр нь уран зохиолынхаа жүжиг тоглоод хин нэгний ээж имээ охин нь болоод явж идэг. Хин нэгний уран сайхны нэвтрүүлгийг уншаал уянгалал, хуйлал ингээ явж идэг. Олон талын мэрэгжлийг агуулсан нэг юм цогц мэрэгжил байгаад идэг. Радиогийн нэвтрүүлэгчд бол радиогийн нэвтрүүлэгч бол ер нь одоо тал талын авьяастай байх хэрэгтэй. Жүжиглэх юмдаар жүжиглдэг. Яг одоо засгийн газрын мэдээлэл уншдаг. Сайдын тушаал уншдаг. Одоо тэр чинь бүгд өөр өөрийн гэсэн ая дамтай шүү дээ. Тэр бүгдийг л ялгаж салгаж бүр эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгэхээр нэвтрүүлэгч гэдэг бол олон талын авьяас шаардсан ажил л да. Зүгээр телевизээс ч хэцүү. Ягаад гэвэл далдаас бид нар яг хүний одоо сонорт, хүний зүрхэнд хүртэл энийг ярьж өгөх ёстой. Тийм учраас маш их авьяас чадвар, ур чадвараа маш их алхам тутамдаа сайжруулж явах хэрэгтэй. Энэ жүжигчдээс маш их суралцах хэрэгтэй. Ер нь тэр үтгээл дуучдын дуулж байгаа тэр дууны нюансыг яаж гаргаж байгаа хүртэл одоо сонин тохиолдлууд ингээд бидэнд хэрэгтэй тийм юм хүртэл харагддаг шүү дээ. Тэгэхээр чинь ер нь суралцах юм одоо ер нь захаас аван. Би одоо ч гэсэн суралцсаар л явдаг. Заримдаа би өөрийнхөө уншсан нэвтрүүлгийг сонсчод энд жаахан дутуул хэлчихчтэй гэж. Сонсч л байдаг. Та 67 онд нэвтрүүлэг сонгон шалгуулалтанд орж байхад 150-аад эмэгтэй иржсэн гэсэн баха. Тэндээс ерөөсөө нэг хүн 2 дагалт нэвтрүүлэгч авна гэдэг чинь бас их том өрсөлдөөнөөс гарч ирсэн байж. Тэгэхэд ямар шалгуурууд байсан бэ? Одоо би шалгуулалтанд орж байхад надаар дуу дуулуулахаар нь би бүр гайхаж ижүүлээ. Би соёл урлагийн сургуульд дуучин мэрэгчлэр шалгалт өгөөгүй штэ гэж одоо тухайн үед бүр үнэхээр гайхаад өнгөрчихсэн. Тэр үед улс төрийн мэдээ, уран зохиол, шүлэг, анаг өгүүлэг ийм 3 янзын юмар л. Шүлэг уншуул. Тийм шүлэг уншуулад тэгээд жижигхэн өгүүлэг уншуулад бас санаас мэдээ уншуулад. Тийм 3 жанраар шалгалт авчихсан.
Тэгээд шин 3 4 төр явсан юм. Тэр болгонд л тэгж уншуулаад тэгээд шигшигдээд яваад байсан байна. Шигшигдээд яваад байгаа нь тэгээ явж байгаа л 2 хүн л үлдсэн. Тэгээд тэр болгонд бас анхны удаа уншижсэн би тэр анхны удаа тэгж уншсан. Одоо дараагийн удаа гихтар нь араа илүү унших юмсан тэр гэж бодож байгаа юм л да. Гэхдээ тэгж чадахгүй л байгаа л да. Мэдээж хэрэгэн. Тэгээд 4 5 төр явсан баха тэр 150 гаруй хүнээс. Тэгж байгаа л их л олон удаа л ирж очиж ил шалгалт өгчээсэн. Манай радиогийн нэвтрүүлэгчид нэг хэсэг Москвагийн олон улсын радиотой солилцоогоор ажилладаг гэсэн шүү дээ. Манай нэвтрүүлэгчид одоо та намайг ажилд орсны дараахан Москва руу яваал ирээл тэгэл ямар гоё юм бэ гэл ингээ бүр үнэхээр бахархдаг биширдэг байсан. Та энэ нэг нэвтрүүлэг солилцооны Москва руу очиж ажиллаж исэн тухайга ярьж өгөөч. Москвагийн радиод бол ингээд эрэгтэй 2 эмэгтэй 2 нэвтрүүлэгч тогтмол явдаг байсан юм. Би 75 онд явсан. Тэгээд 81 онд ирсэн. 5 жил шуулаад ирсэн. Москвагийн радиод очиод ерөөсөө суралцах юм маш их байдаг. Найруулагч нар бол ялангуяа одоо уран зохиолын нэвтрүүлэг ингээд бичлээ штэ. Одоо ингээд толгой хөгжим явна тийм. Тэгээд текст явна. Энэ дээр хөгжим явна шүү. Дэвсгэрлийн шүү гэдэг ингээд бүр текстэн дээр зураад. Тэгээд ингээд за энд пауз аваад хөгжим явна. Тэр найруулагчдын ажиллагаа бол манайхаас бүр илүү их талайцтай, илүү их тийм одоо их уран сайхны талаас нь маш их анхаардаг. Их хөдөлмөр зардаг. Найруулагч нарын ажиллагаа бол тэнд би маш их айхтар өндөр шаардлагатай байдаг юм байна да гэж л бодож ирсэн. Дараа нь би 88 онд яваад 93 онд ирсэн. Тэгээ Москвагийн радиод бол очиод одоо сурах юм их байлгүй яхав тий. Тэр чи одоо дэлхийн 63 хэл дээр нэвтрүүлэг явуулдаг. Зөвлөлт талбайд улсын сайд нарын зөвлөлийн харийн их том байгууллага. Тэгээд тэр олон хэлийн хүмүүс чинь одоо бүгдээрээ л гадаадын нэг байшинд л одоо холилдоод л зөрүүлдэл тэгэл явж байгаа. Гэхдээ мэрэгжлийн диктор гэдэг талаасаа бол манай Монгол дикторууд голцсон энэ мэрэгжлийн улсууд очиод байх шиг бус нь бол нэг жоохон ажил жоохон хавсарч хийгээд байгаа юм уу? Оюутнууд ирж уншаад байгаа юм уу? Нэг тиймэрхүү маягтай. Шинэ Африкийн янз бүрийн хэлнүүд байна. Тэгэл энэ дорн дахины хятад гихт чинь одоо Бээжин, Нанкин, Шанхай гэдэг олон аялгуун дээр энтгэг гихт чинь бас тэр ямар пүштүү гэл бас 3-4 аялга дээр уншдаг юм байна. Тэд нар бол нэг тийм давхар ажил хийдэг улсууд нь тэр уншаад байх шиг гэдэг гэсэн. Гэхдээ манай монголчууд бол харин мэрэгжлийн яг жинхэнэ дикторууд ажиллаад байдаг байсан. Та одоо 80 гаруй наснда Монголын радиод нэвтрүүлгээ уншсан хэвээр байгаа. Монголын радио телевизэд орж ирж байгаа шинэ хөтлөгч нэвтрүүлэгчдэд хичээл зааж байгаа. Сүүлийн үеийн залуусыг ч гэсэн мэдчихэв. Одоо өөрчлөгдөж байгаа нэвтрүүлэгч сэтгүүлчээр орж ирж байгаа эмэгтэй эрэгтэй ялгаагүй давуу тал болон тухайн үеэс өөрчлөгдөж байгаа талууд нь юу байна? Тэгэхээр энэ за миний унших яг ер нь өгүүлхэн эрхтэн тэр сэтгэлгээний чадвар нь одоо хөрөлцөөтэй чадвартай байх юм бол нэвтрүүлэгч бол одоо ахмад насанд ажилласан ч гэсэн улмал туршлагатай улмал дадлагтай болж байгаа юм л та үг нь. Гэхдээ шинэ залуу хүмүүстэй ажиллахад бол одоо хүүхдүүд залуучууд хөтлөгч болохыг сонирхдаг болсон байна. Залуучууд одоо хүүхдүүд жаахан нэг хэллэг монгол хэлний тэр сайхан баялаг санг ихтэй одоо авч ашиглаж чадахгүй жаахан тиймэрхүү ах шиг байна. Ер нь их хэлэл маш их сайн их хэлээрээ сайн ярьдаг, их хэлээрээ сайн уншдаг л баймаар байна. Тэгэхгүй бол жаахан одоо үг үсэг авиануудыг зөрүү буруу дууддаг. За тэгээд зарим нь бол ерөөсөн уус энэ гаргац хэрэгс байхгүй. Тэр бол нөгөө уншдаггүйтэй холбоотой л доо. Түүнээс бичиг үсэг мэдэхгүйтэй биш.
уншдаггүй тэл холбоотой нөгөө одоо нөгөө цахим махимаар одоо их яаж штт холбоо харилцаа хөгжиж байна, утас их ажиллаж байна. Тэндээс бол тийм байдаг. Тэгээд зарим их айтаахан одоо чадвартай хүүхдүүд байдаг. Ихэнхдээ жоохон утастай компьютерийн ард энэ сууж байгаа учраас ярианы чадвар жоохон сулраад байна удаа л гэж бодоод байгаа. Тийм Монгол ахугаас баг зэрэг холдоод байгаа болохоор тийм тэгээд нөгөө үзэж байгаа юм нь болохоор дандаа Монгол ах биш. Дандаа одоо янз бүрийн одоо яг л дэлхийд даяар ингээл шинжлэх ухаан ийм шинжлэх ухаан гэж байгаа болохоор хүн болгол төрлөө шуураад л ажиллаж байгаа амьдарч байгаа нь бол буруу биш юм. Гэхдээ их хэлээ ерөөсөө орхиж болохгүй л дээ. Их хэлээ ихэнх тэр баялаг сангаас сурж мэдэж бүр тэгж байж тэгээд радио, телевиз, сонин хэвлэлийн одоо сэтгүүлч болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол радио, телевиз, сонин хэвлэлийн нийтлэл нэвтрүүлэг байна шүү дээ. Хүний оюун санаа, сэтгхүүд маш их нөлөөтэй байдаг. Тэр хүмүүст очисон оюун санааны тэр сэтгхүүн нөлөөлөл нийгэмд бас нөлөөлдөг. Тийм учраас ерөөсөн одоос залуучууд их хэлээ маш их нандинаж явах хэрэгтэй, маш их сайн судаж, ухаж, судлах хэрэгтэй байна. Монгол хэлнийхэн тэр баялаг санг одоо ашиглаж мэддэг байх хэрэгтэй байна. Ер нь бол одоо хүн ээж авдаа хайртай байдгийн адил их хэлдэн тийм л хайртай байх хэрэгтэй. Тэгээд ч ер нь нэг улсын хэл гэдэг чинь тэр улсын бас дархлааны асуудал шүү дээ. Тэгж л хэлмээр байдгийн. Тэгээ одоо сүүлд орж ирээд бас хичээл хийгээд овоо тэгээд уншдаг ирдэг болж байгаа ч хүн байна. Зарим нь уншиж байгаа юм ойлгохгүй. Гэхдээ яг яг сэтгүүлч биш ч байлаа гэсэн жүжигч нэг төгсөөгүй ч гэлээ гэсэн. Ер нь л хүн их хэлээрээ сайхан уншдаг л баймаар. Зохиол бүтээл гадаад дотоодын одоо сонгодог зохиолууд уншмаар байна. Манай өөрсдийнхөө сонгодог зохиолуудыг уншихад одоо зөндөө их олон сайхан бүтээлүүд биш шүү дээ. Тийм юм л одоо залуучууд их жоохон утсаа, жоохон цагийг багасгаад оронд нь унших юм жоохон нэмэгдүүлвэл зүгээр л байна гэж бодгодод байдгийн. Би бас яг тэгэж бодоод байдаг. Одоо хүүхдүүдийнхаа монгол хэлний даалгавар, шалгалтыг харахаар юун дээр хамгийн их бүдэрсэн байдаг гэхээр зүрд зүг тайлж чаддгүй. Хэл зүгийн утгыг ерөөсөө ойлгодгүй. Тэгэд эн чин явж бас хүүхдүүдийн ч буруу биш юм байна. Бид нөр өөрсдөө хүүхдүүдтэй утас өгчөөд өөрсдөө гэртээ тэр зүрд зүгээ ярилцахгүй байж хэл зүгээр ямар нэг юм орлуулж хэлэх нь ингээд хөндөрж байгаа нь анзаарэгдээд байгаа. Тэгээд одоо бид нар ингэж байгаа юм чи бидний дараагийн хүүхдүүд тэгээд хэвлэл мэдээллийн салбарт уг нь хүмүүст юм түгээх гэж байгаа хүмүүс яаж өөрчлөгдөх бол гэж би бас бодлоо. Одооноос л ингээд бид өөрсдөө зөв ярьж хүүхдүүдэд зөв таниулж одоогийн залуучууд ингээд зөв ярьж явахгүй ингээд цаашдаа одоогийн өсч том болж байж байгаа хүүхдүүд чинь дараа нь ээж аав болно. Тэрний хүүхдүүд дахиад нөгөө одоогийн өөрсдийнхээ эцэг эхийн буруу зөрөө хаанга ярьдаг яриаг тэгэл цаашаа аваад явчихна шүү дээ. Тэгэхээр ер нь одооноос л энэ их хэлнийхээ дүрмийг л сайн мэддэг л баймаар байна. Таныг яг залуу эд юм уншиж радиод нэвтрүүлэгч байхад манай радио чи одоо хамгийн алдартай зохиолчд, хамгийн алдартай хөгжмийн зохиолчд гэл байлаа штэ. Тэгэхэд тэр үеийн хүмүүсийн бичиж байгаа текстийг унших мэдрэмж танд ямар байсан бэ? Тэгэхэд чинь одоо ер нь хамгийн гол нь багш маань ер нь тэр үеийн зарчим бол наа текстээс уншиж ойлгож байж л наадахыгаа микрофон өмнө авчир. Ойлгоогүй юм а чи яаж ярих юм? Яаж унших юм гэдэг ийм зарчимтай байсан. Тэгэхээр тэр үед чинь нөгөө Монголын радиод чинь одоо Монголын нэртэй зохиолчдож байлаа, хөгжмийн зохиолчдож байлаа. Тэдний чинь бичсэн юм гэдэг чинь одоо хүний өстө үнэхээр ой тайнд орохоор хүнд сургамж болохоор маш их сайхан бүтээлүүд тэр үед ер нь гардаг байсан да радиогаар. Тэгээд тэр бүгдийг одоо ухаарад тэр бүгдийг уншина гэдэг чинь өөрөө тэгээд л одоо суралцаал ухаарч байгаа шүү дээ. Тэндээс ухаан их авч байгаа байхгүй юу сургамж.
Тэгэхээр юм уншаад байвал ер нь маш их өөрт үлдэц их л байдаг. Сайн зохиолч, сайн бичигч, сайн сэтгүүлчдийн юм бол одоо тэгээд өдөр 40 юм уншин штэ бид нар чинь. Нэг зарим нэг шог юм уншиж байгаа, зарим нэг эмгэнэлтэй ч юм уншд юм уу, зарим нь одоо үлгэрч уншд юм уу, тэр өдөр 40 янз сэдв уншин штэ бид нар чинь. Тэгэхээр тэр болгоныг одоо өөртөө болж игэл болно тогтоогоод үлдээгээд авах хэрэгтэй юм байна л да. Аха. Тэгж л боддог байсан. Аха. Энэ хүний нэвтрүүлгийг унших юмсан, энийг л унших юмсан, энэ нэвтрүүлэг гоё шүү гэд нэг дуртай нэвтрүүлэг, дуртай зохиолч байсан уу? Гэхдээ ер нь тэр үеийн сэтгүүлч зохиолчдын бүтээл одоо тэр нэг юм уу, тэр нэг онцгой сайн гэж нэг биел нэг тэгж ялгаж байгаагүй. Зүгээр ер нь бол бас одоо том зохиолоор зохиомж хийдэг л дээ. Радио зохиомж. Тим нод бол бас тэр чин фондонд орно. Тэрийг бол маш чанартай. Тэрийг бол зүгээр ингээд өдрийн цагаар ингэж бичихгүй. Тэр бол орон цагт бүр цаг гаргаж жагаад бүр бэлтгэл сургуульттай байж жагаад тэгж хийдэг байсан. Тэгэхээр тийм юм хийхэд бас сонирхолтой. Тэгээд тэр маань тэгээд алтан фондонд орчдөг. Тий. Ингээд тиймэрхүү зохиол бүтээлүүд одоо алтан фондод зөндөл байгаа л да. Ер нь тэр үеийн зохиолч сэтгүүлч зохиолчд ч н одоо маш их чанартай юм хийдэг байсан. Ягаад гэвэл одоо миний бичсэн юмыг би редакцийн ахлах редакторт өгнө. Тэр уншиж үзнэ. Тэгээд дэшээ утга зохиолын нарийн бичгийн дарга очно. Тэгээд утга зохиолын нарийн бичгийн дарга уншаад одоо болно гэвэл гарын өсөх зураг болохгүй гэвэл тэгээд ураад тамтанд хийчихнэ. Ингэж шалгуулж байгаа улсууд чинь бол одоо чанартай юм хийхээс яах вэ? Аха. Та сая хэллээ шүү дээ. Одоо сэтгүүлч хөтлөгч болох гэж байгаа залуучууд өөрчлөгдөж байна. Тэр нь танд одоо ингээд бүр хилтэт анзаарагдж байна гэж байгаа шиг. Сүүлийн үед юм бичиж байгаа редакторууд, зохиолчид, сэтгүүлчид яаж өөрчлөгдөж байна? Анзаарагдж байна. Яг уншиж байгаа хүн сэтгүүлчид байна шүү дээ. Өөрөөсөө маш их бичдэг байсан. Өөрөөсөө л одоо их бичдэг байсан. Одоо нэг хэсэг манайх чинь нэг бичихгүй ер нь нэг жаахан нэг хэсэг зур тэгсэн шүү дээ. Одоо харин харьцангуй бичээд байдаг болчих чинь. Бичихгүй болохоор тэр сэтгүүлч чинь жаахан сүүл рүүгээ тэгээд жаахан зэврэх одоо юм сүүл рүүгээ баг хүнийг залхуу болгомоор тийм юм байл л шүү дээ. Аль болохоор бичиж, аль болохоор үйл явдалд оролцож тэрнийг одоо тэнд дүгнэлт за яхаа сэтгүүлч бол өөрөө нэг дүгнэлт хийхгүй л дээ зүгээр. Ер нь тэгтэл тэр үйл явдалд ороо тэрийг сайхан одоо урлаад бичээд ирвэл нэвтрүүлэгч бас тэрийг сайхан урлаад цааш нь улам баяжуулаад одоо эфирээр гаргах хэрэгтэй байдаг л да. Одоо бол харьцангуй бас жаахан сэтгүүлчд бичиж эхэлж байна. Нэг хэсэг нэг хэдэн жилийн өмнө бол жаахан ярилцлага тиймэрхүү маягаар явсан шүү. Одоо бичиж эхэлж байна. Одоо бичиж эхэлж байна, бичиж байна. Тэгээ бичвэл бичин шүү дээ. Сэтгүүлч чинь чадварлаг сэтгүүлч зөндөө байгаа юм чинь. Эфирийн соёлын тухай та нэг тайлбарлаж хэлж өгөөч. Хуучин бол эфир гэдэг утас одоо тухайн үед гар утас байдгүй байх үед тийм ээ. Амьсгаагаа авахтаа хүртэл чимээгүй авдаг, микрофоноос хэдийн хэмжээний зайтай байдаг. Эфирт орж ирээд маш нарийн ёс дэгтэй байлаа шүү дээ. Одоо 2007 онд ерөөсө саяхан л хэд юм байсан. Гэтэл одоо ингээл 18 жилийн дотор маш их юм өөрчлөгдсөн юм шиг надад санагдаж байхад танд одоо яаж санагдаж байгаа бол? Эфирийн сахилга бат бол ерөөсөн бүр дээд зэргийн одоо баримталж байх сахилга бат. Энд чинь одоо шууд ингээл эфирээр гарчиж байгаа шүү дээ. Амьсгаа бол жишээ нь одоо амьсгаагаа сайхан одоо гүнзгий аваа сурчдаг. Шүлсээ залгихтаа хүртэл чимээгүй залгаа сурчдаг. Одоо тийм шаардлагатай шүү дээ. Уг нь маш цэвэр байх хэрэгтэй л дээ эфир гарч байгаа тэр авиа доо. Тэгээд тухайн үед бидэнд нэгэнд тэгээ сургацсан болохоор бид нар бол яг тэр чигээрээ тэгэл сурцсан яваад байгаа юм л да. Сүүл рүүгээ за яг шинэ залуу улсууд бол одоо цөөхөнч болж нэг жахан юу яамаар л баг.
удирдах байгаа хүмүүс нь жоохон мэрэгжлийн мэдлэгтэй. Мэрэгжлийн удирдлагаар удирддаг байвал их зүгээр юм уу? Гэхдээ бас хуучин нэгэд одоо чиний ярьж байгаа нэг багш шав гэдээ явж шít. Тэр чинь бас их хэрэгтэй юм байгаа юм шиг бол. Тэр хуучин ажиллаж ирсэн уламжлалыг одоо дараагийн үед уламжилж үлдээдэг. Ер нь бол одоо тэр баримталж ирсэн сахилгават дүрм журам цэгц нямбай байдлыг бол ер нь үе үед л баримталж явах хэрэгтэй. Ер нь тэрийг тэгээд модч нь одоо үндсээр нухад хаживал ургахгүй үсттэй. Тэгэхээр үндэс суурийг тавиад цааш нь хөгжүүлээд баяжуулаад ирсэн ахмадуудаасаа суралцах хэрэгтэй. Тэр хүмүүс бол дараагийнхаа сургах хэрэгтэй. Тэгжил байж л энэ уламжил бол тогтвортой байж одоо баримталж явах зарчим байх л да. Одоо бол одоо заримдаа нэг хэсэг харин одоо гайгуулсан. Одоо чинь хоёр хаалга давхар хаалга байгаа шүү дээ. Тэр чинь хоёулангийн хааж явах хэвэл одоо энэ чинь зүгээр шинжлэх ухааны үндэстэй хийсэн болохоос биш зүгээр нэг хүн дуртайд мод нэлбэгдэд хоёр давхар хаалга хийчихээгүй шүү дээ. Энэ чинь тэр акустик студийн акустик тэрийг одоо нарийн тооцоолж хийсэн акустикийн инженерүүдийн бодож гаргаж хийсэн бүтээл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хүртэл одоо ингээд нэг нь онгорхооч гэж явах шиг заримдаа бүр онгорхооч гэж явах шиг одоо тиймэрхүү маягтай нэг хэсэг тиймэрхүү ажил хандлага гарч ирсэн харин одоо ер нь жоохон гай болж байна да. Тий. Та одоо 80 гарсан хүний хувьд сонсож байхад аманда ямар нэгэн шүлс байхгүй цэвэр яг л нөгөө эфирт ямар журам баримталдаг яг тэр хэвээрээ их шиг эвгүүлэгч дуудаж байгаа цэвэр ялгаатай ерөөсөл яг ингээл ясны нэвтрүүлэгч гэж ийм байх байхтаа гэсэн бодол төрүүлж ин таны өдөр тутмын амьдралын хэмнэл ямар байдаг вэ? Одоо ингээл 80 гарсан гэхэд ерөөсөө сонсож байгаа хүмүүс ихэнх залуу сэтгүүлчид бодчих л байгаа да. За би ер нь ямар байх бол тоо гэл хүнийг өөрийгөө боддог штэ. Тэгж бодогдтолч байна. Амьдралын энэ одоо зарчим энэ суурьшуулж юм чинь Монголын радио л надад ийм одоо эфирийн соёл, амьдралын соёл, ажлын соёл энэ бүгдийг чинь Монголын радио суулгаж өгсөн шүү дээ. Монголын радио бол одоо маш их нэг хэсэг одоо их нэртэй төртэй тэгээ нэр хүндтэй энэ байгууллагын тэр нэр хүндийг чинь одоо дааж явах, дүйж явах энэ зарчмыг чинь одоо их залуугаас өөрөө өөртөө суулгаж ажиллана гэдэг чинь олон жилийн ажил болж ирсэн. Тэгэхээр энэ чинь Монголын радиог л буяа л да. Ер нь бол. Танд баримталжсэн юм зарчмууд байдгүй. Одоо дуучин биш ч гэсэн радиогийн нэвтрүүлэгч хөтлөгч гэдэг хоолоогоор хоолоо олж идчихэж байгаа хүмүүс шүү дээ бид нар чинь. Тэгэхэд хүүтэй юм уудаггүй эсвэл өвөл хоолооноосоо дулаахан хөлнөөсөө дулаахан байх хэрэгтэй гэсэн юм энгийн зарчмууд байдгүй. Гэхдээ ер нь радиогийн нэвтрүүлэгч хүн ер нь одоо дуу хоолоогоор ажилладаг хүмүүс бол за одоо би бол өөрөө нэг тийм одоо айхтар халуун готой айхтар тийм юм бол хэрэгэлдэггүй. Тэр чинь одоо ингээд хэрэглэхээр миний л хувьд бол дуунаа өнгө өөрчлөгдчихдэг юм. За тэгээд их үеийн юмнаас одоо аливаалахаар зайлсхийдэг юм. Ер нь тэг их эсгэлийн юм идчихэд их чихэрлэг юм уучхаад ингээд микрофоны өмнө суухад ерөөсөө ястай баллаа штэ шүлсгоож яваа. Тэгэл одоо ерөөсөө ярьж болохгүй одоо хэл ам ивлэхгүй энэ тэндээ зууралдаал наалдаал. Тэгээ тиймийг бол маш их одоо өөр аливаалахаар зайлсхийж аливаалахаар тохируулж зохицуулж л байх хэрэгтэй. Түүнээс чихэргүй цай уу гэж байгаа юм биш л дээ. Өөрөөр тэрийг нэвтрүүлэхтэй үедээ бол тийм хэрэглэх юм бол их эсгэлийн одоо лимонтой цай уучхад орох юм бол одоо шүлсгоож аваад тийм чихтэй цай уучхад шүлсгоож аваад тэгээд юм ярихад их төөртдөг юм л да тийм юм чинь. Ер нь ам хэл чинь жирийн хүн бол юу яахгүй анзаарахгүй л байхгүй да. Түүнээс биш яг ингээд нарийн ингээд ажиллагаа шаардсан үед бол тэр чинь маш их саадуулдаг ажил. Аха. 91 жилийн их садаж болохгүй, их өлсөж болохгүй бас. Тий. Их садчихаар энэ дээр толоод бас ингээд амьсгаа авахд их зовлонтой. Их өлсөхөр бас ингээд ханхалзаа дуу гарахгүй ч юм болно. Тэгэхээр бүх юмыг ингээд зохицуулж тааруулж л явахгүй бол.
За 91 жилийн түүхтэй Монголын радио ерөөсөө дүрс гарахгүй радио байдаг байсан. Одоо ч гэсэн радиод ажиллаж байгаа зарим хүмүүс, уран бүтээлчд маань радио сайхан уламжлалтаараа байвал зүгээрээ. Яагаад ингэж дүрс мөрстэй хойлолдоод нэг иймэрхүү болоод байна да гэсэн хандлага мэрсэр сонсогдчихэдэг. Гэтэл би одоо радиод анх таны шав болж орж ирсэн хүн нөгөө радио нь одоо ингэж дүрстэй болцсон ингэж сууж байгаа. Энэ нь танд радиогийн хөгжилд 60 шахамжил радиод ажилласан нэвтрүүлэгч хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Та энэ өөрчлөлтийг хандлагад. Гэхдээ одоо энэ радиод энэ дүрстэй радио ер нь дэлхийд дээрс улс орнуудад байдаг юм шиг байна л шүү дээ. Байдаг юм л. Тэгэхээр энэ ч бас нэг хөгжлөл нэг төвшин гэж би харж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо энэ чинь энийг чинь бодож сэдэж олсон улсууд чинь бас л одоо хөгжил дэвшлэл нэгөөр зам сонгосон байна. Ер нь одоо бид нар ч бүгдээрээ сэхэтэн улсууд тэгээд шинжлэх ухаан сэхэтэн гэдэг чинь одоо нэг өөрийнхөө дотор ухааныг шинжлэх ухааны эрдмээр хөгжүүлж баяжуулсан улсууд болохоор тэр шинэ юм сэдэж шинэ юм гаргаж ирж байгаа нь надад бол дэвшилттэй санагддаг. Энд бол нэг радиогийн нэр хүндийг нэг их энэс болж нэг тийм буруутах юм надад бол тэгж харагдахгүй байна. Талархалтай, сайшаалтай дэмжиж хүлээж авч байна тийм ээ. За тэгэхээр сонсогчдоо Хөхтөнгөр радио хөтөж подкастын энэ өдрийн зочин бол соёлын гавь эзэтгэлтэн нэвтрүүлэгч Доржийн Бэлгийг зочноор урьж ярилцаж байна. За нэвтрүүлэгч мэрэгчлэр радиод 60 шахамжил ажиллаж байгаа. Одоо ч гэсэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд шинэ нэвтрүүлэгч хөтлөгчдийг бэлтгэж бэлгийн огшийн гараар ингээд ороод явж байгаа гэж ойлгож байна. Өөрөө ч гэсэн радиод нэвтрүүлгүүдээ уншаад явж байгаа. Тухайн үеийн эфирийн соёл ямар шат амжилттай ер нь хөтлөгч нэвтрүүлэгч гэдэг хүн гарч ирж энэ мэрэгчлэрээ тууштай амжилттай явж исэн бэ гэд бид одоо энгийн сайхан хууч хөөрлөө. Та Хөхтөнгөр радиогийн подкастад одоо ярилцлагад орно гэд 2 хуудас бэлтгэлтэй ирсэн байна. Би сая ингээд тойруулаад өөрийнх нь сонирхсан юмыг асуугаад таны бэлтэж ирсэн юмыг яриулсан уу яв та ярих гэж бодож ирсэн зүйлээ надаар одоо асуулгалгүйгээр ярьж байна. Ер нь бид бүгдийг ярьчлаа да. Ер нь гэхдээ залуучууд ер нь тэгтээ хуучин дадлагтай туршлагатай улсуудаас бас асууж ажиглаж суралцаж за тэгээд ер нь их л уншихал хэрэгтэй байна. Аль болохоор их зохиол бүтээл уншиж судалж байх хэрэгтэй ахал гэж бодож байна. Тэгэхгүй бол зөвхөн цахимаар зөвхөн утсаар эрдэмчихгүй. Тийм л. Тэгээд их хэлэндээ хайртай байгаарай. Их хэлээ их хайрлаж нандинаж байгаарай гэж л хэлье. За өөрөө одоо ингээд хэлний урлагаар ажилладаг хүн учраас би ингэж захиж байгаа юм л да. За танд баярлалаа. За баярлалаа. Хөхтөнгөр радио хөтөж подкаст хөтлөгч ямаа сонсогч та бүхэнтэй хамт байлаа. Өнөөдрийн зочин соёлын гавь эзэтгэлтэн нэвтрүүлэгч Доржийн Бэлгээ байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.